Өчигмийн үзэгчтэй манай өнөөдрийн амар яриа нэвтрүүлэг маань Казаки ингэр буюу 70 давхар дээрээс эхэлж байна. Тэгээд жоохон гэгээтэй эхэлж байгаа дуучлаараа. Яагаад тэгэхээр манай зочид маань бас жоохон эвгүй байсан. Үнэхээр амар байна гэдгсэн болохоор бид нар жоохон цагийг наашин татсан байгаа шүү. Тэгээд өнөөдрийн маань зочтой танилцуулахад social content хөгжүүлдэг тийм хэдэн залуус ирсэн байна. Энэ залуус маань өнөөдөр юу ярих нь хамтдаа сонсцгоё. За тэгээд залуус маань цаанаас эхлээд өөрсдөө танилцуулъя авчиж идэх үү? За сайн байцгаана уу. Намайг Бал Борм гэдэг бүтнээр хэлэхэд тэгэхээр жоохон эвгүй байгаад байна. Тийм тэгээд Tag Entertainment-ийн жүжигчин тийм залуу байна. За намайг Мишель гэдэг яажлалын жүжигчин. Сумын наам мөгчрөл гэдэг одоо бас яажлалын жүжигчин. За тэгээд та бүхний минь мэдж байгаагаар өмнөх дугаарт орсон манай бөө маань ирсэн байгаа. Шашныхаа талаас айгүй гоё юм ярьж өгдөг. Тэгээ өнөөдрийнхөө дугаарыг болохоор би сэдвчилсэн байгаа бас. Тэр нь ямар сэдв вэ гэхээр үр хөндлөлт. Үр хөндлөлт гэдэг чинь сүүлийн үед айгүй их болцсон. Октоодын дунд, хөвгүүдийн дунд бас энэ талаар мэдлэг хэрэгтэй байхаа. Зөвхөн ингээд юу гэдэг нь шашны талаар юу биш орчин үеийн юу гэдэг нь шинжлэх ухааны талаасаа гэхээсээ илүү бид нар та нарт өнөөдөр тэр нь цаанаа даалд одоо ертөнцийн бас ямар шоухан үр дагавартай байдаг юм бэ гэдгийг бид нар харуулахыг зорьсон байгаа шүү. Тэгээд би нэг та нарт нэг юм ярьж өгье л да. Нэг жоохон кейс өгье гэж бодсон. Би энийг яагаад хүндсэн бэ гэхээр би саяхан нэг юм сонсохгүй юу? Тэр маань нэг бүсгүй ярьж байна. Аав нь бөө байсан гин. Тэгээд жохон бахт нэг эмэгтэй бүр ингээд нөгөө нацилкан дээр төрүүлээд ороод ирсэн юм л да гэрт нь. Тэгээ орж ирээд ингээд аав нь бөөлж мөөлөд ингээд үзэн чи яасан бэ гэхээр тэр хүн 7 удаа бүр ингээд абортод ороод тэгээ бүр ингээд биеийн бүр ингээд сэмэрцэн тэгээ одоо юу гэдгийг ингээд өвчнөө үр олно шүү дээ мэдээж ярэ. За тэрнээсээ гадна яасан бэ гэхээр нөгөө 7 хүүхдийн сүнсэн тагцсан гэж байгаа байхгүй. Бүр ингээд явж чадахгүй. Тэр хүүхдүүд энэ хорвоо дээр хүн болохгүй төрөх гээд ингээд болон заяаг дээр тав тавилантай ирсэн байдаг. Тэнгүүц тэр наанаас нь бид нэр орчин үеийн шинжлэх ухаанаар таслаа хийцэн. Тэр нөгөө хүүхдүүд нөгөө завсрын ертөнцид гацчихсан юм байна л да. Тэгээ ингээд бүр ингээд тал талаас ингээд зуурсан хүүхэд хормоцсон те. Жоо хүүхдүүд ямар ах вэ? Яг тэр шиг ингээд хормоцсон явж исэн гэж байгаа. Тэгээ нөгөө хүний чинь нөгөө хүүхдүүд чинь бүр ингээд бидний амийг тасалцсан гээл те. Таарлцсан юм болгондоо одоо юу гэдэг юм буг тэрэн чөтгөр юу байдгийг хилдэг, ховолдог гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө хүүхний чинь тийм юмнууд нь айгүй хорлоод сүүлдээ нөгөө хүүхэн чинь бүх төрлийн өвчнөд баригдаад тэгээ шинжлэх ухаанаар явахаар юу ч олддоггүй онш. Яацсан мэдэгддэггүй. Мэдээс сав маав нь бол нэмгэрээд янз янз болсон байдаг. Гэхдээ бүр хэвтэр дорх хэмжээний яацсан нь юусэн мэдэг өгсөн. Тэгээ тэр бөө ингээ үзсэн чинь бас тэр хүүхэн өөрөө сахиус ахуулна хүн байсан юм байна. Ингээд айгүй ол юм давхцсан. Тэгээ ингээд аргалаа сүулдэ өөрөө сахиу шүтэнэ нөгөө эмэгтэй аваад хөл дээрээ босоод тэгээ нөгөө хүүхдүүдэд аргалаа сүулд нь ингээд те баг багаар нөгөө хүүхдүүддээс уушлалт гуугаад завсрын ертөнцөөс өөрөө хамгаалаад янз янзын юм болсон юм шиг байгаа. Тиймэрхүү тохиолдлууд гадуур айгүй сонсогддог юм байна. За тэгээ дараагийнхан бас нэг ярих юм маань юу гэхээр саяхан манай хүн нэг найзанд очиж сонсон байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд найзынхаа гэрт амьдардаг. Тэгээ орой ингээд найз нь унтцсан. Өөрөө ингээд уцаар ингээд оролцож хөвчөж байгаа. Дээшээ тоон руу харсан гинэ. Гэсэн чинь нэг жижигхэн нэраа хүүхдийн гар харагдах шиг болоод. Тэгээ ингээд гайхаад ингээд бүр ингээд сайн ингээд харсан чинь жижигхэн нэраа хүүхд ингээд тоон дээрээс ингээд тонгоож исэн гэсэн. Тэгээ нөгөө чинь бүр айгаад ингээд хүнчлээд лахаад өрөө нөмрөөд. Тэгээ шүнжэнгөө унтж чадаагүй гэж аахгүй. Тэгээ маргааш нь босоод ингээд хэлсэн байл да гэрээхэнд нь танаа нөгөө найзтай гэсэн үг шүү дээ. Танах ингээд нэг нэраа хүүхд тоон орж харж исэн гэсэн чинь харин ээж нөгөө саяхан нэг золбцсон ч үлээ абортод орсон ч үлээ тэгцэн гэдгсэн. Тэгсэн нөгөө хүүхд ингэ байж гэн гэсэн яваагүй. Тийм болохоор би өнөөдөр тэр чиглэлээр яриа гэж бодсон юм. Ер нь та нарын хувьд абортыг одоо жишээ нь юу гэж боддог вэ? Аборт юм. Ер нь бол байх өсгөл дээ. Гэхдээ бас нөгөө зөвхөн эмэгтэй хүн зөвхөн тэрээ бас өрхөндөө гол нь биш шүү дээ. Одоо тэгээд эр хүний бас нөгөө нэг юу хэрэгтэй л дээ. Давхар хариуцлага гэдэг зүйл зөвхөн эмэгтэй хүн ганцаархнаа хохироод яхаа аргагүй болол өөрхий аборт хийлэгдэм болов гэж бодоод байдаг шүү дээ. Дараагийнх юм бодохгүйгээр Тий, мэдээж яриг уул нь бол тэ эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулаа тэр хүүхдээ хийж байгаа. Гэхдээ энэн дээр яаж байна гэхээр тий эрэгтэйчүүд маань ч гэсэндээ бодолтой байгаа зөвхөн нэг жаргал биш тий. Яагаад тэгэхээр тэр дараа нь амьд тасалж ин тэр хүүхдийн сүнс далд ертөнцөд айгүй зовж ин. Тэгээд тэр бөө хэлж байгаа байхгүй юу? Тэр хүүхэд явж чадахгүй хамгийн гол нь амар нь та хоёрын тэр тасалсан хүүхэд чинь тэнд ингээд айгүй олон тэрнүүд нөгөө тийш жоохон юм чинь зоогоод тий бүр ингээд даараад өлсөөд тэгэж явсаар хагаад сүулт нь ингээд гэж байгаа байхгүй юу? Нөгөө хүүхэд чинь уур хорсолтой болохоор хүүхдийн сүнс бүр айгүй аюултай байдаг гин.
бүр юм аюултай ингээд нөгөө жоох хүүхдүүд чинь гинэн хонгор юу ч мэддэггүй штэ ингээд нэг тоглоё гэсэн бол ингээд чаргууцалтай яваад тэгтээ адилхан салж өгдөггүй. Бүр яг ингээд зууралтаад идэг. Тэгэхээр нөгөө хүүхдийн сүнсэнд ингээд дайруулах ч юм уу ямар нэг юм болохоор тэрийг салгахад айгүй хэцүү байдаг гэж тэгсэн. Тэгээ би бас шашныхын талаас энэ талаас нь авсамаар байна л да. За одоо яг бөөм өргөлөөр үр хөндлөлтийг яриул одоо үрийн бузар гэж ярьдаг. Үрийн бузар маань бол маш буруу зүйл тий. Яадаг вэ гэхээр одоо нэг ийм хүмүүс ирж ирсэн л таас одоо ингээд яг шинжлэх ухааны талаас үзүүлээд эмнэлгээр ингээд үзүүлээд явахаар бүх зүйл маань зүгээр байна. Тий сам маань хазгаавш, дөвч маань ямар нэг асуудал байхгүй ингээд үр хөвгт толгойд ямар ч асуудал байна. Тэгээд ингээд ирээд үзүүлээд тэгээд яг ингээд үзэхээр үрийн бузар хийсэн тий. Одоо үр хөндлөлт хийлгсэн. Тэр чинь нэг өсний нэг үл өвөр гэсэн үг шүү дээ тий. Маш том үл өвөр. Бүхэл бүтэн одоо зүрхэн цохилж байгаа наймыг таслана гэдэг чинь. Тэгээд тэр зүйл нь болохоор үрийн бузар хийлгсэн зүйл нь тэгээд нөгөө нэг хүм маань одоо эмнэлэг талаас ингээд зүг зүгээр байгаа шүү дээ. Шинжлэх ухааны талаас тэгэнгүүт яг ингээд ирээд үзүүлэхээр одоо өмнө үр хөндлөсөн байдаг те. Тэр нь үрийн тэнгэр нь одоо заяа хайсан те. Үрийн тэнгэр голсон ч юм уу те. Ингээд одоо тэгж ярьдэн шүү дээ бид нар. Ийм асуудал айгүй их байдаг. Тэгээд эрүүл мэндийн талаасаа ч гэсэн одоо маш хэцүү те. Тэгээд үр хөвгтөө болох уу бас маш хэцүү. Тэгээд ер нь бол нөгөө түрүүн таны хэлснээр жоох хүүхэд бол маш гинэн тий маш гинэн ер нь бол хүүхэд чинь маш үнэн байдаг шүү дээ үнэн уралдаг үннээсээ инээдэг уйлдаг тэр зүйлийг тэр хүүхдийг сүнс нь ингээд хорогдоод үлдэнэ гэдэг бол ер нь аимшигтай зүйл дагцсан зүйлүүд бас маш олон иржсэн л да яг ингээд ирээд байхад хүүхэд нь дагцсан ч юм уу тий ингээд ийм янз янз дөрвөн тэнгэрт нь өргөлөөргөөд ингээд үлийн хариулаад ингээд буйныг хийгээд ингээд явуулчихсан зүйл бас болон байна. Тэгээ хүмүүс ихэнх нь мэдэхгүй ингээд тэрийгээ мэдэхгүй яваал гэдэг те нөгөө хүүхдийн сүнс завсарт гацчаал гэдэг бас те тэгэл өөрсдийнх нь ажил ус бүтгөө сүулдэ би энэ болж өгөхгүй тийм ээ. Тэгээ ингээд ер нь айгүй хэцүү байдаг юм шиг байгаа. Тэгээ мэдэхгүй ингээд бас завсарт гацаацсан тэр хүүхдийн сүнсийг бүр ингээд тэрэн болтол нь явуулсан те тийм хүмүүс ч бас айгүй энэ тэнд очтгоо. Тийм ер нь бол байгаа. Тэгээд яг тэрийн болохоос гадна тэр чинь тэр том бузрыг хийчихэр чинь бас эргээд үр хөвгт олдгоо. Тэгээд тэр одоо сүнсэндээ одоо энэ азар тэнгэрийн завсар ингээд гацаад хой төрлөж олж чадахгүй те. Одоо жам ёсороо ингээд торгоос салаагүй болохоор үлдэх магадлал маш их. Тэгэнгүүтээ тэр зүйл бас хорлогдох те тэр ээжигээ ч юм аавгаа ч юм уу те дагах ингээд ер нь бол нөгөө тэрнтэй л бас ижлэгэн л те. Дахиад нэг кейс байгаа тэр нь болохоор нэг эмэгтэй жирэмсэн болоод тэр бол аборт хийлгээгүй л дээ. Жирэмсэн болоод золбцсон юм байлээ. Тэгээд золбохдоо яасан бэ гэхээр нөгөө өөрөө базлаад бицэх чинь гэж бодоод базлаад 0-доо ороод 0-доо унгаацсан байгаа байхгүй юу. Одоо нэгтээ жоохон л доо нэг 4 сар мартай байсан би сайн мэдгүй. Тэгээд унгаацсан. Тэгээд сүүлд нь тэрийг авч чадахгүй. Тэгээ нөгөө чи имлэг болоод засаалдал бөөнтэн болж байгаа шүү дээ. Тэгэж явсараа тэгээд сүлдө авч чадаагүй байсан чинь зүүдэнд нь ирээд ямар ирсэн бэ гэхээр яг л нөгөө кинонд гардаг шиг юм хоёр далавчтай. Тэгээд талавчтай мөртлөө ингээд айгүй өрөвдмөр нэг далавч нь бүр гэмтсэн. Тэгээ би явж чадахгүй байна гэд тэгээ нэг далавч нь гэмтсэн. Тэгээ хоёр хөл нь болохоор яг юм юу гэдэг шууны сарвал шиг ч юм уу тэгээ түлэгдсэн юм шиг тийм амар хэцүү бас хоёр хөл нь гэмтсэн. Тэгээ нөгөөт нь гიშгэж чадахгүй, нисч чадахгүй буцаад тийм байдалд орсон. Тэнгүүт ээжээ та намайг явуулаад өгөөчтэй гэд ингээ гуугаад уйлаадсан гэж байгаа байхгүй зүүдэнд нь. Тэгээ энэ аль гэхдээ амар хэцүү гэсүүд шүү дээ. Тийм амар хэцүү. Энийг яг яах юм бэ? Тэр хүн яаж чадахгүй шүү дээ, тий. Тэгээ иймэрхүү юмнууд их болдог. Тэгэхээр бид нар зүгээр харахгүй гаргаж ирж хараагүй л болохоос ш тэр чинь бас хүн шүү, тий. Дотор нь амьдрал бий болоод явж гин. Энэ хорвоог үзгээд тий тэмүүлээд явж гин. Даалд ертөнцтэй бол ер нь хамаагүй тэгэж хүндэтгэлгүй харьцаж болох байгаа гэж боддоо ш, тий. За тэгээд сэдв рүүгөө орцгооход ер нь та нар хэр айдаг вэ? Амар аимхаа штт. Тэгээ эхлээл нөө сайлгсаа ингээл тэгэхэд нуруугаар ингээ. Одоо нэгэн тэрцэмчтэй яах вэ гэж өөртөө дотор хүнтэйгээс яриа л чинь. Би ер нь зочидтай айгүйх баярлж байгаа. Тэгээ 70 давхар гээд хэлэхэд мэдээж юун сайхан бах вэ те амар л байсан бах. Гэхдээ биднэрт ингээд
хүрэлцээд ирсэн. Бас түүхээсээ ярилцах гад үтсэн харсан юм а тий. Үзэгчтэй сонирхолтой сууж байгаад бол айгүйх баярлж байгаа. Тэгэд юу яа л да. Хамгийн амар юм харж ирсэн хүнээс нь эхлэе ярил л да. Хин Юм яг чи яасан санагдах юм гээ. За би за нэг хүнээс сонсч ирсэн түүхийг ярьж байгаа. Энэ ингэж байгаа байхгүй яг энэ 70 давхар заяа. Нэг 70 давхарт ингээд нэг аав ээж нь нэг байшин барих гад тэгээд нэг залууг тэр байшингаа барилсан байл та. Нөгөө залуу нь хоёр найзгаа дуудаад тэгээд хамт ингээд байшин гин барьсан гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд бариад тэгээд нөгөө нэг байшин барьж байгаа хажуугаар ингээд Монгол гэрт байдсан. Тэгээд Монгол гэрт байдсан чинь тэр ер нь тэр газар нь ингээд энэ амар айц хүрмэр тийм амар орчинтой газар заяа. Тэгээд ингээд байшингаа барьчаад ядраад оройн ингээд унтах гад дээш хардсан чинь ингээд бүгдээрээ ингээд ерөөсөө унтахгүй ингээд ерөөсөө нойр нүрэхгүйсэн гэж байна. Тэгээ шөнийн ингээд нэг цаг өнгөрч исэн чинь ингээд тооноор нь ингээд хайрцагтай ингээд нэг юм хар хайрцагтай юм шидцэг гэж байгаа юм. Тэгээ нөө гурав чинь ингээд гайхаад юу вэ гэд тэгээ ингээд хайрцаг нь онгоолгоод үтсэн чинь ингээд дотоо төрсөн ингээд хүүхдээсэн гэж байна. Хайрцаг дотор нь. Тэгээ нөө гурав чинь амар айгаад. Тэгээд бүр ингээд нэг орон дээр ингээд бүгдээрээ багцралдаад гарч чадахгүй яах вэ ийх үү. Тэгээ бэдсэн чинь ингээд тооныхын дээр нь ингээд нэг хүүхэн инээс гэж байгаа юм. Тэгээд нөө гурч бүр ингээд нуруугаар нь хүүт даагаад бүр одоо яах вэ гэд ингээд бүр тоон руу харж чадахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хүүхэн чинь ингээд тооноор ингээд тооноос нь ингээд дааш боод гэрийнхэн гадар гүүгэлсэн гэж. Тэгээ нөө гурч бүр ингээд солиох гээд бүр ингээд чи аим шүү дээ ингээд хүүхэд дотоод төрсэн хүүхэд шийдсэн. Нэг үг сарцж байсан. Дээр нь ингээд нэг хүн ингээ орилоод ингээ тойрол гүүгээл нэг хүүхэн. Тэгээ нөө гурч бүр орилол гүү гарсан гэж байгаа байхгүй. Тэгээ гүүж гарч явахдаа нэг нь ингээ дутуу хуцсан жорлонгийн нөхрөө унтсан заяа. Тэгээ нөгөө хоёр нь ингээ гүүж гараа хашааных нь гадаа гараад ингээ амьсгаадаад нөгөө найзгаа унсныг ч мэдгүй. Тэгсэн чинь нөгөө найз нь ингээ хамаг хараал урсгаад хүүе намайг авраач намайг яагач ийг орилсон гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хоёр чинь буцаж оронгуудаа найзгаа авраад тэгээ ингээ хамгийн ойрхон нэг найзынд очиж хонсон гэж байгаа. Тэгээ маргааш нь аав ээжтэй хэлээд бөөнөрөө ирээд тэгээ гэртээ ордог чинь хамгийн амар нь хийм харсан гэж бодсон чинь нөгөө нэг дотоод өрсөн хүүхэд нь байсан гэж байгаа юм. Тэгээд за энэ өстө яатсан газар юм бэ гэдэг аав ээж нь лам бөө юу болох бүгдийг дууц гэж бодсон. Хамаг мөнгөө гарцдаад нөгөө нэг газар авцсан. Тэгээ авсан чинь ингэсэн гэж байгаа. Хүсээгүй жирэмсэлт. Тэгээд тэр хүүхдийг хүчээр ахуулсан. Тэгээ нөгөө их нь тэр хүүхдээ ахуулахгүй гэж амар их тэмцсэн ч гэсэн хүчээр ахуулсан. Тэгээ нөгөө их нь ингээд хүүхдээ ахуулаад тэгээ ингээд бүр ингээд ганцаарцсан доолоод гэртээ өөрийгөө дүүжлээд өгсөн. Оо тэгэхээр тэр бүр би бол жинхэнэ хүн болж дуусгалуу гэж бодсон чи бүр жинхэнэ сүнс юм уу? Тийм тэгээд амар юм. Энэ бүр яг бос явдал. Тэр чи бүр жинхэнэ тэр чи бүр амар болсон юм шүү. Энэнийг би бол зөндөө өмнөөс сонсч байсан. Энэ Динжин мянгийн мэдгүй нэг амар түүхэл гэж ер нь бол ярдийн нүсэл дотор харсан. Тийм би бас сонсч байсан. Тэгтээ амар юм тий. Би бас тэгжсэн шүү дээ. Одоо нөгөө манай ихчсэн болохоор нөгөө чөлөөт бүхэн багш байхгүй юу. Тэгээ нөгөө тамирчнаа авч яваа нөгөө нэг юм тиймд ингээд нөгөө бэлтгэл хийдэг. Тэгээ бэлтгэл хийгээл тэгэхэд би имэмэтэйгээ нөгөө салхин гарна гэж бөөндөө явдаг байхгүй. Тэгээл нэг газар орой болол майхнаа ингээд барьсан. Нэг газар. За энэ ч юу хонголчигээд тэгээ нохоотой Мэри гэдэг. Тэгээд тэгсэн чи би тэгээд орой ингээд бэлтгэл хийжэл хоол мол идэж мэдчихэл унтах гал бөөнөр юм яриа л. Тэгтээ тийм чи амар олуулаа эсрэг юм байхад. Тэгэл зарим машинтаа унтаал тэгсэн чинь унтах гал яжсэн чинь гэрт ингээд тэр нөгөө майхны тариалыг гэл майхан цагаан цохоод амар үт юм л. Тэгэхээр нөгөө хоогоо гэж доод Мэри болооч чи ор ийшээ ор гэл тэгдэг байхгүй. Тэгсэн чи Мэри маяглаад ор гэл тэгсэн чи хөлийн хот орсон Мэри хөвтчээ тийм тэр доор бүгдээрээ пал хийгээл яана гэл яжил би яг захад ивц тараа. Гэ бүхэн яг нөө айхаар хөдөлж чаддаг юм л шүү дээ. Ингээд бүр хамаг би хөшөөд тэгэл за да яана гэл тэгсэн чинь ахаал тарих 3 төрсөн гэл. Бүр хамгийн амар ингээд цохоод яваад. Тэгээс салхихгүй байсан хамгийн гол нь. За салхитайсан бол юм ингээд цохогдож ямар салхи байхгүй. Модсод ойрхон байхгүйсэн юм. Байхгүй. Зүгээр нөгөө хээр тал гэх юм уу голын дэргэд. Тэгэл ингээл тойрол тэгснээ нэг инээд яваал. Тэгэл за яах вэ гэж бүгдөө тэгэл баг үүр цайдал ингээд унтахгүй ингээд байждаг байхгүй. Тэгэл маргааш нь бол томчуудтай хэлээл одоо ингэсэн тэгсэн гэ тэр авийнх нь хүнээс асуусан чи тэр нь яж ил нөгөө гүйдэлтэй газар очицсан. Тэгээд шууд юу хайцсан. Хоогоол юм болоо гэж бид нар томчууд бол мэддэг юм уу? Мэддэггүй. Баахан барыг тэнцэнэ
7-8 улаан ингээд гөгөлдөд нэг майхан твцсэн байсан байхгүй. Бүр улаан зам майхан бүр ингээд цохоод бүр. Тэгээ нохоо байгаасаа гэж бодсон чинь нохоо нь тэр хөлн доор унтчихсэн. Гэт гүлгнөөд бас ингээд тоож яхааж мэддэг. Тэгээ ахаад нэг бас амар юм байна. Нэгдүгээр бол маа нэг хичээх хас байдаг гэсэн байхгүй юу. Тэгээ би чи амар аимхаа. Тэгэл унтгаал ээжсэн чинь манайхан ингээ манай гişмэгч бүгд унтцсан. Би нөгөө нэг айл нэг хон чаддгүй байсан байхгүй юу. Тэгээ байжсэн чинь л нохоо нь бүр учиргүй бас ингээл хуцаал. Тэгээ тэр үед аим бороо орж исэн. Бороо ороод ээжсэн чинь тэр жаз коридорт байдаг жаз бол унах ямар ч боломжгүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь нохоо ч ингээд амар мэдэрдэг гэж хүний юм блэ те. Тэгэл амар хуцаал гэсэн жаад бүр тас хэдэл нунаал. Тэгэл нөгөө хэд ч юм гайхаал юу болчих вэ нэ тэрэ гэлсэн. Нохоо нь гаслаа. Тэгэл бас унтч чадахгүй бүр хичтэй илгээд хэлж чадахгүй. Тэгэл тэр ид юм бодохгүй бол унтаад гисэн баггүй юу. Тэгэхээр хичээ ядахтаа гэрлээ хасаад унтээ төхөө гэл инээ тэр болсон чи яг хажуу талынх нь нөгөө хуучны 3 уран байна шүү дээ. Хажуу талд нь яг нөгөө нэг бас сүнстэй олж таар хажуу талынх нь байр. Одоо нэг ханы цаадал гэх юм уу. Тий айл гэсэн. Тинчээ өрөөс хүн амт тогтдгоо түрээс дандаа түрээсэлдэг. Тэгээ ерөөсө зарагддггүй гэсэн. Одоо хүртэл тэр нэг байдаг гэж байна. Ер нь тиймэрхүү газар баран зарагдахгүй юу? Тий ер нь хэцүү шүү дээ. Тэгээд нөгөө нэг гүйдэлтэй газар гэж ярьдаг шүү дээ. Тий. Гүйдэлтэй газар гэдэг нь болохоор яг одоо тухайн хүн мэдээж хүн л байсан байж тараа шүү дээ. Тухайн хүн одоо золгүй байдлаар ч юм уу амиа орлох ч юм уу тий. Янз бүрийн байдлаар өөд болоод хорогдох ч юм уу тэр газартаа тий. Тэгээд хорогдоод үлдсэн үед одоо тэгээд тэр одоо жишээ нэг айл одоо тэр нэг газарт өөрийнхөө хашаанд ч юм уу сквал тэр тал газар гэж бас тэнд ингээд хорогдоод үлдчихлээ. Тэгэнгүүтээ одоо тухайн хүмүүс өөр нэг хүмүүс ирнэ оршин суун тэр тал газар аялна одоо явна шүү дээ. Тэгэнгүүт одоо тэр хоригдсон газараа тэр өвд болсон газараа ер нь бол өөрийнхөө эзэмшилтэй. Одоо ер нь тэр зүйлийн эзэмшил газар болчих жоох. Тэгээд тэр газрыг манай энэ дэлгүүрээс энэ байшингийн орно ингээ гүйдэлтэй шүү дээ. Ингээд гүйдэл байна гүйдэл шүү дээ. Гэхэл ер нь янз янзэр хүмүүс ярьдэн шүү. Тэгэхээр нөгөө нь яг өөрийнх нь эзэмшил газар болсон. Тэрийг хүмүүс баг ингэж ярьж мэдээд даамам дамжиж яриад тэр газар чинь гүйдэлтэй шүү дээ. Тэгээд хүмүүс ойртгооч үлдсэн тий. Тэгээд тэрхээр нөгөө нэг улам бас хүчрхэгжээд улам одоо ингээд юу гэдэг юм бүр нэг өөр юмсэг тий. Тэгээд нөгөө түрүүн бас ингээл майхан зогсно янз бүрийн дуу гаргасан гэдэг ч байна. Тэгэхээр бас нөгөө нэг өөрийнхөө газарт тий хүмүүс ирээд бууцсан бол шоглох ч юм уу тий хорлох ингээд тийм янз бүрийн асуудал бол зөндөө гардаг. Гэтэ би бол ингэж боддог гэсэн чинь сүнс ингээд ямар нэг юмд хүрч чадахгүй хийсээр ингэх ёстой гэж боддог. Тэгээ сүүлийн үед харж ирж байгаа ингээд заштаасаа ингээд сансаадсан чинь бүр ингээд улаан зам хүрдэг тий өсцдөг цогтөг. Тэгэхээр энэ яатсан мэн гэсэн үг вэ? Ер нь бол одоо нөгөө хүмүүсээ ихэнх хэлэхээр нөгөө биечсэн гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг бас нэг хүчрхэгцэн ч юм уу тий. Одоо дээд төрөлтөд очиагүй бурхандаа мордоогүй ер нь энэ газар тэнгэрийн засар хүний айдсаар тий янз бүрийн муу зүйлсээр ингэж хоолж одоо хар энергийг авч тий ер нь ингэж хүчрхэгжих хүнд харагддаг болтлоо ч юм уу тий хүний биед хүрээд нэг мэдрэгддэг хүний хажууд амьсгалахад нэг мэдэгддэг болтлоо ингэж ер нь бол хүчрхэгцэн байна. Бараг хүн шиг биетэй болох нь гэсэн үг үү? Ер нь бол тийм л. Альбан гэсэн үү? Тэрэн альбан сүнс буг ороолон гэдэг юм чи бүгдээр нь тусдаа шүү дээ. Яхаа энэ зүгээр газар тэнгэрийн завсар ингээд гацаад ер нь бол ингээд хойдрлоо олж чадахгүй баг. Муугийн заяаг үзээд явж байгаа нь бол ер нь бол тэрэн альбан гэж ярина л та. Тэгвэл ороолон гэдэг. Ороолон гэдэг бол яг нөгөө нэг бас нөгөө янз янзаар дөрөв аимшиг номнууд дээр хүртэл ингээд яриад байдаг шүү дээ. Ингээд өнгөрцөн байна гэдэг ингээд газар тавьсан байсан ч нөгөөх нь амьд байж дараад хоол үсүү хүний боршухаж идэх ч юм уу те. Тэгээд ер нь хүний мах хамталсан хүний цус хамталсан одоо хагас галзуу болсон хүнийг л тэгж яриад байгаа юм л да. Биетэй. Тийм үү. Ерөнхийдөө хүн чөтгөрийн л бараг холбогдож байна шүү дээ те. Тэр дотор өөрийнх нь бодит сүнс байгаа болов уу? Бараг байхгүй юу? Энэ бол байгаа. Өөр гадны сүнс бас байгаа юу? Ер нь бол тэр одоо хүний идэж болохгүй, хурж болохгүй тэр зүйлээр оролдож байгаа мэдээж муу юм маш их дагна. Эзлэн. Тэгэхээр тэр сүнс одоо тэр ялгаагүй хүн юм чи хүн нэг өдөр тий. Тэр үедээ тэр хүний сүнс яах вэ?
Тэр үедээ тэр хүнээс хүчтэй богч төрөх болох уу? ер нь бол тэр тал руу маш хүчтэй үлдэнэ гэсэн. Юугаар руугаа явж чадахгүй нь штэ яг явах хэвээр. Тэгэхээр чинь бас л зовоо шүү дээ, тий? Одоо нөгөө өнгөрсөн хүмүүс ингээд нөгөө юу ялаа гэдэг штэ. Үлсэн, даарна гэдэг тий. Үнэхээр одоо яг тийм мэдрэмжийг тэр бид нар ингэ юу гэдэг нэг одоо юугаа зэтгэлээ. Өнгөрсний дараа нэг хоолой гэдэг чинь юу гэдэг лээ. Нэг юм утаа гаргаад тэгээ сүр тий. Сүр мөрөөр үнэхээр тэгэж хооллож болд юм уу? Тэгээ ер нь бол ундаал ч юм уу тий. Дуртай юм нэг дахил дээр нь ч юм уу зул дээр нэг за арх удаг ус бол арх сүү бол сүү чихэр бол чихэр гэл тавьдаг ш. Тэгэхээр ер нь бол бүх зүйл одоо үнний ортоо болол ингэж тавьж байгаа юм л да бүр дээр үесээ. Тэгэхээр бол яг хоолдог. Одоо нөгөө нэг өмнө нөгөө нэг ярьсан гэрээ бөөгийг нөгөө нэг галын доор үрц тавьж ингэж хоолдог. Тэгэл яг тэр хибитүүд чинь бүгд л ижил тэ. Тэгээ яг хоолдог. Тэгээд нөгөө хагасаа өдөр ч юм уу хиншүү гаргахад айгуу сайн байдаг гэл тий. Бас нэг тиймэрхүү яриа байгаад байдаг. Тэгээд юу гэдгийг харанхуушин хиншүү гаргахаар гэл. Тэгэхээр чин бид нар ингээл мэдхгүй орой хоол молоо хуурал амир тэгэл ингээ хуушир мушир хийгээд ч юм уу ямар нэг хуурсан шарсан юм игээ идээд юм гэдэг чинь муу юмнуудыг болон бүчирхэг болгоод юм гэсэн үг үү? Тий бас тэгж хэлж болохгүй л тий. Тий. Яг ер нь бол миний хийдэг одоо хийж исэн нэг үл одоо нэг жоохон эвгүй газар одоо хүмүүс яриад байгаа сүмстэй газар ч юм уу тий. Сквал нөгөө нэг альбан дагуулсан хүн ч юм уу тий. Тэр хүнийг бол одоо шингэсэн хүн ч юм уу галт үлээд юутай өстэй хэр өстэй ноостой өвчүүч юм уу тий. Дөрөв өндөр ч юм уу тэр зүйлээр ингэж ил галаар ингэж хиншүү гаргаж тэр талд ингэж цацчих. Одоо нэг хүмүүс ярьдаг шүү дээ хиншүү өрөвсөн үнрээр ингэж янз бүрийн цугладаг гэдэг. Тэгэж тэр хиншүү өрөвсөн дээр одоо тэр хүний дагсан одоо тэр тэрэнд альбан ч юм уу тий сүнс ч юм уу тий тэр газар торгцсон тэр зүйлээ ингэж дуудаж аль одоо тэр хүнээс нь тэр газраас нь ингэж холдуулах ч юм уу тий тийм маягаар ингэж тэрнээс яг гэртээ хоолоо уураад хиншүү гарахт бол юм дуртай гэж байхгүй шүү. Гэхдээ нэг харанхуушин гэдэг шүү тий. Тэрэн дээр бол би нэг хайхтар яа гэж байна. Аа. Зээд надад нэг юм тохиолдсон. Би өмнө жил найзуудаараа нэг ар хангаа яваад тэгээд тэгсэн чинь нэг бороо ороодсон баггүй бидэд явж байхад. Тэгээ бороо орж жагаад гинт шуураад бидэд юусэн машинаас огт буугаагүй баггүй. Буугаагүй яваад. Тэгээд яг бороо орж жагаад яг гинт нэг юм шуурга болоод бидэд яг очих хэвээр газар очихгүй. Очоод машинаас буусан чинь ингээд машины хойдол дээр ингээд нэг хүний ингээд алганы ихээ үлдсэн байсан байхгүй. Тэгээ бидэд өөртөө хараад бүр ингээд шоконд ороод бүр ингээд амар эвгүй болж ирсэн. Тэгвэл дахиад нэг эвгүй болсон юм. Бас ар хангаа явж ирсэн. Тэгээ ар хангаа руу яваад ижсэн чинь бидэд нэг замдаа төөрөөд очих хэвээр газараасаа төөрөөд тэгээ нэг хүн амтнаас юм асууя гээд зам асууя гээд тэгээ асуусан. Тэгээд нэг хоёр гэр байсан баггүй. Тэгээд хоёр гэр байхаар нэгдлийнх нь гэрлүү нь ороод маа нэг найз ороод тэгээд тэгсэн чинь харанхуу тэгээд шууд хаалга нь онгорхоо байсан баггүй. Тэгэл за хүмүүс унтж байгаа илүү дэгээл ороод гэрлүү нь ороод уучлаарай ингээд зам асуусан юм аа бидэд ингээд төөрч явж байна хотоос явж байгаа хүмүүс байгаамаа гэд тэгээ асуух гад тэгсэн чинь хүн дуурахгүй гадсан байхгүй. Тэгэл яагаад дуурахгүй байгаа юм болоо гэж бодоод юу утасныхаа спичийг асаасан чинь бас нэг арай тод байт юм болоо гэж бодоод нэг юм жожголхны гэрэл асахгүй. Тэгээ асаагаад ингээд тэгсэн чинь яг нөгөө нэг хойморлууга хөлөө харуулсан нэг цаашаа харсан нэг хүн байж байгаа байхгүй. Тэгээ тэнгүүт нь бид чинь шоконд ороод энэ ч юу болоо явчихваа нүчаа гэд. Тэгээд ингээл бид дуудаал хөө эхлээд бид ингээд жоохон ингээд хүчгүй бинд нь гуй сэрээрээ гэд. Тэгээд тэгсэн чинь яг үүндээ жоохон юу нас орцсон л хүн байсан юм байл л дээ. Хөдөөлцөн. Тэгээд бид нөгөө өрхийн бүтээсэн байхаар нь ер нь бол ойлгосон л та. Тэгээд нас орцсон. Хажууд нь өөр гэр байгаагүй юм уу? Хажууд нь нэг гэр байх шиг л байсан. Тэгээд шууд цухтаацсан. Тэгэл ер нь бүгд л эвгүй болоод ер нь бол юм ярьж чадахгүй нэг рүүгээ харж байгаа шууд машин руу ороод за ёо үзье ёо гэл. Тэгэл явсан та. Тэр бол эвгүй. Тэр нэг ийм уучлаа. Нэг ийм тохиолдол болж ирсэн. Нөгөө бүр баруун хязгаарт ховдод явж агаад нэг хүнтэй таарж ирсэн. Тэр хүн маань ямар учиртай хүн бэ гэхээр яг тэр ах болохоор ингээд болсон явдлаа ярьж байгаа байхгүй. Их амар тийм бороотой бүр адар бороотой шүн наадам тараад харж явсан билээ гэрлүүгээ. Тэгээ жоохон халамцуу тэгж явж байгаад замдаа хүнтэй таарсан гинэ.
Тэгээ бүр амар харанхуй болцсон. Тэгээ явж байсан чинь гэр нь нэлээд хол. Тэгээ замдаа хүнтэй таарад тэгээд тэгсэн чинь за чи энэ хин гэлээ тэр нэг айлынх нь нэрийг хэлээдсэн би одоо мартсан байна. Айгүй олон жилийн өмнө уулзсан болохоор. Тэгээд энд бити ороорой чи шууд хараарай гэдэг нэг таньдаг хүн л юм шүү. Чи юусоо орж болохгүй шүү. Цайгийн ч бити амсараа гэдэг чийсэн. Тэгээд тэгсэн чи тэр ах болохоор ингээд бүр ингээд шалбар нь ороод амар хэцүү бол ялч хүн нэг ороо заацаахан чи юу жоох сүсэхгүй маяг ахлаа юм шүү. Тэгээ юу болд ингээд тэгээ ороод яг цай уугаад өрөөсөө нэг цаас бол гаргаж ирээд юм тэмдэглэх гэжсэн гэсэн. Тэгээд нөгөө нэг айлын одоо ерөнхий юм яриа. Тэгээ ингээд нэг яг цаас бол гаргаад юм тэмдэглэх гэж цайг нь уучаад тэг ингээд нэг үндгийг харсан чи яг нэг тонноос нь ингээд унаар нь дамжаад өөрлөө нэг юм хар одоо дүрсэн мэддэхгүй нэг юм яг ингээд ойртоод бүр ингээд одоо нэг цогч юм шиг мэдрэмж төрсөн гэсэн. Тэгээд ах тэр үедээ ухаан балартаад гэртээ хөргүүлсэн юм шүү. Тэгээд тэр цагаас хойшоо болохоор яг тухайн үед тэр зүйл яг тэр тооноос нь өнийн дамжаад дайрсан байгаа. Ах өөрөө ингээд гартаа цаас бол барьж ирсэн байна. Зүгээр юу ч хүчээгүй цагаан цаас. Тэгээд одоо яадаг болсон бэ гэсэн чинь амар сонирхолтой. Нөгөө нэг цагаан цаасаа хараад тэгээд нэг нүдэн сохорцсон ч гэлөө. Тийм тэгсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг цагаан цаасаа хараад юм үздэг болсон. Тэр цагаас хойш бүр амар үздэг болсон. Тэгээд би хүртэл ингээд яг ингээд бидэд очоод тэгээ уулзаа тийм ийм болсон. Тэгээ би энэ цагаас хойш энэ цагаан тэр одоо тэр цагаан цаасаа ингээд бүр скотчдсон. Одоо нэлээд хооч. Тэгээ тэрийг хараад ингээд юм үздэг болсон. Тэг ингээд үзэж байгаа. Тэгсэн чинь бүр ингээд яг л хэлээл яг л үзэж байгаа. Тэгэхээр тэр яатсан гэсэн үг вэ? Одоо нэг ёсны одоо хорлол маяг юм уу? Тэгээ юм үзээд хан зүгээр үү? Тэр зүйл бол тэр ахын би чингээгүй. Нэг ёсны дайраад өнгөрсөн. Тэ дайраад өнгөрөхөд одоо нэг цочрол аав штэ. Цочрол авахд одоо өөрийнх нь биед байдаг. Одоо 6 дахь метр хувь хүний зүүн гэж байдаг ш. Тэр зүйл нь одоо тэр цочролт ч юм уу те маш сайн болсон. Би болохоор яг өөрийнхөө дүнэлтээр болохоор тэгж л бодож байна. Одоо ингээд жил болгон өнжөөлнийг очиход байж лээдэг. Нөгөө цаасаа барьстай л явж байдаг тийм байна. Түүнээс яг тэр хүний биед бол нөгөө муу юмхан бол шингэж үлдсэн юм байхгүй юу? Нэг дайруулад өнгөрсөн. Тэр үед одоо нэг тийм цочрол авсан байна. Тэгээд тэр 6 дахь метр хүүг нь илүү ингэж тод болгож өгсөн. Бас л сонирхол юм тий. Тийм зүйлтэй таарч ирсэн. Би нэг удаагнаа сонсч ирсэн юм одоо аль талбайг нэлээд явах тий. Нэг нам мамын холбогдлолтой л нэг газар байшин юм шиг байгаа. Тэгээ тэрний урталт дандаа нэг эмэгтэй зогсож байдаг гинэ. Тэр бидний нүдэнд бол харагдахгүй ингийн хүмүүсийн нүдэнд. Тэгээд тэр эмэгтэй ингээд зогсож байгаад яадаг вэ гэхээр намайг ингээд яг хардсан хүмүүстэй хэлдэг. Намайг ингээд манай гэрт хүргээд өгөөч манай 3-4 дэх хороолт байдیں۔ Ингээд зогсож байдаг гинэ. Тэгээд тэрүүгээр өнгөрөхдөө яг тэр цаг минутанд ч юм уу тэр нэг хэсэг хугацаанд л байгаа шүү дээ. Өдөржингөөл зогсдог байх. Тэгээд яг тэр цаг хугацаанд нь тэрүүгээр ингээд хүн ингээд тэрийг харахгүй ингээд биеэр нь дайраа гараа авчих юм бол тий нөгөө хүн чинь нөгөө сүнсэнд дайруулчих юм л гэсэн үг болчтой гэж нөгөө удаа ярьсан байхгүй. Тэрийг өөрөө мэдгүй. Бид нар хаана юунд дайруулдаг байгаагаа мэдгүй шүү дээ. Бид нар тийм газраар яваагүй дэ гэсэн мөртөө л газар очихоор тий чи ингээ юмд дайруулсан байна гэж хэлдэж шүү дээ. Бүр хотын төвд яг нэг тийм газар байдаг гэж сонсчихсан юм байна амар. Тэгээ тэнд бол өдөрт хичнээн хүн тэгж байгааг бол бас мэдгүй. Айгу. Тэгээ яг аавра сайтай хүмүүст бол тэгж дайрч чадахгүй л бах тий. Тий, ер нь бол аура энерги гэдэг зүйл чинь маш сайн. Маадгүй ууцсан ч юм уу, гонглцсан нэг тиймэрхүү сэтгэл хөдлөлийн тийм нөгөө шатанд очсон хүмүүс бол шууд дайруулчихдаг л байх гэж бодсон ш би. Тэр хүний ярианаас бол надад нэг асуух юм байна. Түрүү нөөник гэсэн штэ. Одоо нөөник явж чадахгүй гатсан хүмүүс ингээд бийжээд сүнсчдгээр альбан болдог гэд тэгсэн штэ. Надад нэг юм болцсон байхгүй. Тэр харин би нөө өөрөө ч одоо энэ альбан нөөжтгөр гэж асуух гэдэг байхгүй. Манай бүр яг имээ ээж хамт амьддаг байсан байхгүй. Тэгээд нэг өдөр ингээд 0-д ингээл байгаад байхгүй. Тэгээд би ингээ өрөөндөө унтчихсэн чинь намайг ингээд 0-оос дуутахгүй. Тэгээд би заа ингээ юмд л зарах байгаа байлгүй дээ гэж бодоол уцаа оролдоо бийдсэн чи пит пат гээл явчихгүй. Тэгээд очоо ингээ харсан чинь манай эмээ ингээд тал харуулт өгсөн. Ингээд 0-д унтсан байхгүй. Тэгээд би өстө амар сандраал босоол хөөрхий би энэ муудаал намайг дуутсан юм байл тэг шууд. Тэгээд би тэрийг жоохон тоогоогүй. Тэгээд унангуут нь очиж байгаа байхгүй юу болчих гээд. Тэгээ очиод би түргэн мөргөн дуудаал хамаатнуудаа дуудаал манай эмээ шууд имлэгт очиод удалгүй 2 цагийн дараа өнгөрцөн байхгүй. Тэгээд би өөрийгөө амар буруутгачихсан байхгүй. Би дуутахт нь шууд яага очиог юм бол тий заавал ингээ унсныхан дараа дуутчаад баг 30 минутын дараа унсан байхгүй ингээ тийм. Тэг би амар тийм ингээд өөртөө амар гутраад ингээд
бас жоохон ингээд нилээн би бас ингээ амар хэцүү болсон юм аа ингээл өстө би имээгээл баг ингэчлээ гэл. Тэгсэн чинь нэг өдөр ингээ би гэртээ нөгөө нэг тэр чинь ингээ зул өргөж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай имээгийн зул нь ингээд амар ингээ хөдлөөд тахгүй юу. Тэгэл би нэг бодоогүй энэ одоо яагаад юм бол гэрт одоо салхихгүй байх гэж бол тэг маач ингээ байр тэг цонх нь хаалттай хатал зул нь ингээл зүрхсэн. Тэгээ би тоохгүй ингээл байж байгаа зүрмэлсэн чил нэг хүн ингээл хажуугаар явдаг байхгүй юу. Тэгэл би хинбэ гэл нойрмог гэд маа дүү байсан юм. Тэгээ би хинбэ гэдгсэн чинь имээ нэ гэдэггүй юу. Тэгэхээр би за гэд. Тэгсэн чинь та унтахгүй юу хийж байгаа ингээл тэгсэн чинь би юм авсан юм аа. Одоо гарлаа. Миний хүү 50 унт гээл гар авчихсан. Тэгээд би бүр гайхаад. Тэчээ санаг дотроо юм уу? Тийм. Тэгээ би ингээ унтж байгаад гэнт ингээс ирж байгаа юм. Манай имэж үтсэн шүү дээ. Би яагаад юу лээ гэд. Би зүудэлсэн юм болов уу шүү дээ. Би одоо энийг асуух гэдэг юм одоо нэг манай имээ ингээ орж ирэхээр нь одоо орж ирж байгаа байхгүй. Тэгээ дахиж надад үзэгдээгүй. Энэ одоо тэгээд одоо хорогдсон уу эсвэл альбин гэсэн уу? Явцсан байна те. Тий. Ер нь бол яг ном журмынхаа давал дээд төрөлтөд очивол тэгээд нөгөө нэг 49 хоногтой тий 49 хоногтой гэрээ эргэх тэгэл янз зүйлүүд дээ шүү дээ. Хэв үзүүлэг үүсэх юм. Яг тэр байх гэж би бодож байна. Гэртээ орж ирээд юм авчаад миний хүү 50 унтаа гэжсэн бол үзээч мод зүйл шүү дээ. Орон гэрээ эргээд үр хөвгтөө харчаад явж байгаа юм шиг. Тэгээд бас нэг ингэж боддоо шүү дээ. Би хизээч хүний нөгөө ээж аав юм уу өвөө тий тэг үр хөвгтөдөө хоролдгоо гэдэгт бол бүр амар бат итгэдэг шүү дээ. Яг эргэлтийн хоног гэж бол байд юм байна гэдгийг бол амар мэдсэн. Эргэлтийн хоног дээр ирнэ гэхэд бол нэг ямар нэгэн байдлаараа ирж байгаа нь мэдэгддэг. Тэг яг мэдэгдэхгүй хүнж байж бах л та. Тэгэхээр яг тэр хоног нь л таарсан баг тийм. Мааныг бас талигаач гэж ярихмдаа цуг амьдардаг байсан. Эмээтэй гурал амьдардаг байсан хгүй. Тэгээд хүн чинь яг өнгөрөөд ирэхээр дотны үнэийг холдуулаад идэв лээ. Цаанаасаа ингээл очих гэхээр л нэг юм бүтэхгүй ч юм уу тийм ингээл жоохон саад ингээд учруулаад идэг. Тэгээд өнгөрөөл хөрхий би яваал гэжсэн чинь нэг хэсэг миний би жоохон өвдөөд болдгоо. Нэг л юм тухгүй болоод тэгээд маад нэг очдөг нэг бүү ахад байхгүй. Бүүндөө гэрийнхнаараа очдөг. Тэгээд очисон чинь ерөөс ах нь чамаа ингээ унтчих чинь хөлн дээр чинь суугаал чамаа хараад иж идэм биш үү? Чамаас өрөө салж чадахгүй. Тэгээ нөгөө надад хөрхө хорогц уулзаж чадаагүй дээ. Ингээ хорогдоод байгаад идэв гинэ. Тэгээд хөлн дээр чинь суугаал чам шүн болохоор ингээ хараал иш миний мөдүүгэл ингээ хараад иж идэг гэд. Айгу миний зүүд хүртэл амар сонирмос аахгүй. Тэгээд хөрхий явуулж ийсэн шүү дээ. Тэгээд бас нэг баас би ч амар түүхтэй. Нөгөө нэг яг очдог хүн дээрээ бас нөгөө очиод манайхан бүгдөө ингээ суудсан байсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг ихч бүр ингээд амар сонирн болцсон. Бүр ингээд өөрөө байгаа мó гэлтэй шал өөр хүн байгаа байхгүй юу. Тэгэл бүр ингээд өөр хүний хоолоогоор яриад. Тэгээ нөгөө нэг хингэрээр юу яддаг шүү. Тэгэхэд би одоо энэ хүний биенээс би явахгүй. Яа намайг явуулах гэдэг. Би гарахгүй энэ хүний биенээс гэх бүр ингээд ярилцаад яриад идэм лээ тэр. Тэгээд тэгсэн чи одоо чи ингээ яамаа гэл тэр хүмүүс ингээл үүлмүүлээ гэл ингээл яаж байгаа штэ. Тэгээд тэгсэн чи бүр амар инээгээл бүр яг шулам шиг инээгээл янз олоод би хаана бүртэл ингээл босч мосоол цухтааж мутаах гал амар өгөөд юм лээ. Тэгэл арайч нэг явуулаад тэгсэн чи бүр ингээд дороотцсон бүр ийм ихж байгаа штэ. Дээшээш яаж болохгүй. Тэгэл явуулаад тэгсэн чи ёо би хаана ин гэж өөрөө орж ирж байгаа штэ. Амар би бүр нүдээр хараад бүр итгэнээргүй юм шиг тийм амар сонирн байт юм лээ шүү дээ. Тэгээ бүр ингээд би одоо хаана нэ гэд шал өөр хүний хоолоогоор гарч ирээд одоо миний охин ингэсэн тэгсэн ингээд инээ тэр тийм хүмүүс тэр одоо тэрийг одоо яг ямар одоо альбан дайрсан гэсэн үг юу яасан гэсэн. Биендэн бүр тэлтлээ шингэсэн байна. Биендэн шингээд яаж яах гэдэг чинь мэдээж альбан л та. Сүнс болж чадахгүй. Сүнс альбан гэдэг ялгаа нь сүнс гэдэг зүйл чи ерөөсө 49 хоног дотроо сүнс үүтэй. Тэр зүйлдээ дээд төрөлтөд дэвшээд хад төрлөө олж чадаагүй юм те. Тэгээд чадахгүй ингээд үлдсэн бол альбан бол авчиж байгаа. Цөөнгүү тийм хүчтэй одоо эзэмцэн гэж ярьдаг шүү дээ. Тийм хүчтэй эзэмцэн хоолсон тийм зүйл бол олон байна. Цөөнгүү байгаа. Бас их боломж. Тэгээ хөл дээрээ явж чадахгүйсэн мөрлөө тэрийг нь гаргасан чи хөл дээрээ ингээд босоод бүр царай марай ингээд шаал хондоолоо улааж эхлээд амар нэг юм ид чидийн нэг тийм айгу сонирн байт юм л. Мэдээж
яг тэр биед нь удаад те биеийн бүх эрчим энерги тэр бүх зүйлийг сороод одоо нүдэн дээр те орчоогоод харлаад янз янз болоод ирдэн штэ ер нь тэнгүүтээ тэр зүйлийг мэдээж гаргачихж байгаа юм чинь те буцаад эрчим энерги сэргийх сайн зүйл нь ирэх одоо нэг цусны гүйж эхлээд нэг юм нацрны ягарчлаа гэж мэддэж штэ яг мэдээж тэгнэ л те Тэр үед өөрийнхөө сүнс хаана идэв юм бэ? Харин тийм. Тэрийг одоо тайлбарлахад үнэхээр хэцүү. Тий. Одоо бөөгийн надаас ч гэсэн юм асуудлууд амар иржсэн л та. Одоо онгодч ингээд буухад таны сүнс хаана гэдэг тий. Таны сүнс чи ингээд яачдээ явчдээ юм уу? Хүмүүс ингээд бүрэгдэн дээр суугаад ингээд явдсан шүү дээ. Та хаана юун дээр сууж хаана очдээ? Гадаад очижсэн уу ч юм уу тий. Иймэрхүү асуултууд маш их ирдэг. Тэрнтэй ер нь бол ижлэгэн одоо альбан дайрсан тэр үний бие шингэсэн тэр үнийг одоо удирдсан ч юм уу те. Ер нь бол нэг одоо бөөгийн онгод орохтой хаашаач явахгүй л те. Ер нь нэг өсний астрал ертөнцийн гэж унтаа байдалтай. Орон оюун ухаанаа унтраад юу ч бодохгүй болно гэсэн. Тэгээд тэр одоо онгодоор ярихад бол тэр төгс оюун ухаан те. Тэр ариун сүнс зүйл чинь би эзэмдээд тэр төгс ухааныг одоо ингэ шингээгээд тэгээд ингэ миний бие гаргаж байгаа. Тэрнээс бол альбан дайрал те миний бие шингэчгээр нөгөө нь одоо миний сүнс ингээл явчдаг. Онгод орохоор миний сүнс явчдаг те. Тийм зүйл бол байна. Нэг өсний унтаа байдалтай ч юм те. Зүгээр л одоо хүнээр бол тийм ингээд нэг дээрлэхэд те чи нана дугаа авчиж байгаараа гэдэг нэг тэгсэн юм шиг юм шүү те. За бүр нүдний шилээ зүг авчих. Юм харахгүй гэж байгаа юм уу? Харин тийм жоохон айгаад нөө. Жоохон жирхээс тээ. Манай жирхэд байгаа залуудын байна. За надад тоо маа нэг аавд нэг юм болж исэн гэдээ надад ярьж ирсэн байхгүй. Тэгээд тэгсэн юу вэ гэдгсэн чинь маа аав нөгөө би багнуурах. Тэгээ манай аав гаражн дотор ингээд машина тавих гээд тавьчаад тэгээд нэг жоохон ууцсан. Тэгээд нөгөө гэрлүү авах гэх тэгэхээр нөгөө жоохон ээжис санаа зовоод ч юм уу ер нь жоохон согтуул байсан юм шиг. Тэгээд гаражн дотор машин дотор унтчихъя гээд унтсан чинь гаражнаа хаалган ингээд нэг нүдээдсэн гинэ. Авраараа гээл нэг нүдээдсэн гинэ. Тэгээл аав жоохон тоохгүй одоо балаа юм нэрчээд энэ тэр аваар нь жоохон нэг юм жоохон болж бүтэхгүй хүмүүс жоохон байдаг ч юм уу те нэг жоохон юм зодон зөхөм жоохон тэр аваар гүйдэлтэй гэж юу нь бол яриад дээ. Тэгээд ингээд нүдэж жагаад яг ингээд хоёр нүдэнгүүт нь аав шууд сөрөөд онгоолоо гэж бодоод онгоолгосон чи ямар ч юм байхгүй. Тэгэл аав жирэхээ шууд машинаа хацаагаал крашаад өгчээл гараал явсан л гэдгийг одоо тэгэхээр шүн дунд. Тий шүн дунд яг нэг 3 орол ер нь бол өнгөрч ийсэн гэдэг. Тэгээ манай аав бол ер нь бол өөрөө яг сүнс байдаг гэдэгт ер нь бол ер нь итгэдэг хүн. Тэгээ намайг нөгөө нэг жоохон айжгүй гэснээс үүднээс ер нь бол надад баг байхад ярьдгүй байсан. Тэгээ одоо томроод ирэнгүүт ер нь ярьсан. Тэгээ багнуурд бас нэг юм дэлгүүр өгдөг байхгүй жоохон хуучны маягийн. Тэр дэлгүүрийн гадаа маа аав нэг шүн өрөө бас явж байгаад тэгээд тэгсэн чинь нэг юм харсан гэдэг байхгүй. Өөрөө бүр харсан би харсан гэдэг яриад байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь би жоохон өөрөө итгэдэггүй. Тэгээд тэгсэн чинь аав юу харсан бэ гэдгсэн чинь дэлгүүрийн энэ нэг тэр ингээд юм тэрэг байдаг шүү дээ. Хүнсний тэрэг гэдэг. Тийм тэрэг дээр нэг юм жоохон хүүхэд ингээд нэг жоохон хүүхдийг л ер нь бол ингээд тавьсан хийцэн гэдэг нэг эмхтэй ингээд төрөө явж исэн гэдэг аав ингээд юм бүдгэн харсан би ингээд надад ярьж ирсэн байхгүй. Тэр хүн биш гэдэг юм уу? Тэр нь яг хүн бол байсан. Хүн юу ер нь бол яг бодит хүн бол биш байсан. Тэгээд нэг юм хүн дүрстэй нэг юм яг би тэргийг бүр амар сайн харсан юм аа гэдэг надад ярьж ирсэн. Би тэрийг сонсоод бол надад бол амар эвгүй санагдаад тэр цагаас хойш бол тэр дэлгүүрийн ойр өчмөр ер нь оройн цагаар явахаас жоохон айдаг болсон гэх юм. Надад энэ хуучны н одоо юусан давхар махаар нь штэ. Орцнууд нь жоох эвгүй санагдаад идэв. Нэг л юм гэсэн чинь тий юм санаанд орчлаа. Тий айгуу тийм маахаас нэг давхарт би баярлдаг л та. Тэгвэл одоо нөгөө нэг лефт мэвд шат матаар орой очихоор айгуу тийм ер нь цаанаа л юм жиргсэн энэ тэндээс хүн хараад байгаа юм шиг айгуу эвгүй санагдав. Амар штэ лефтийн дуумууд тиймд юм дуурч хонгож мөнгөнөл тэр нөгөө хогийн бүкрээр нь хог аянгууд тэр ингээл шатаар явахгүй ч бүр хөлс цогтдаг шин. Би одоо хорооллын яг аль байр байснаа санахгүй байна. Хороолт л байсан. Нэг нэлээ олон жилийн өмнө найзанд очсон ахгүй шин. Орой яачаач лээ дээ. 17-8-тай л байсан баг. Шоож очооч лээ. Тэгээд очсон чинь манай найз охин ингээд нөгөө орой болохоор манай лифт зогсож
тийм аа. Тэг би айгаад тийм аа хоёлаа цог яваа гэд. Тэр үе чинь нэг хуучны байрны лев зогсчихдаг гэсэн юм лээ шүү дээ. Тэгсэн чи бит хоёр бараг нэг өнгөрч яхад очиж байгаа байхгүй юу? Тэр бүр 10 зогсчихсон. 12 гэж зогссон. Тий. Нэг өнгөрөө бараг 2 ч өнгөрчсэн байж магадгүй айгүй шүүн алдсан юмсан. Тэгээ ингээ очиод нөгөө левтээ шалгаа үзэж угаас зогссон байхгүй. Ямар ч тийм юм байхгүй. Тэгээ бит хоёр ингээл нэг давхарлаас нь ингээд яг шат руу ингээл яваал дээшээ гарсан чи яг лефт дуурсан байхгүй. Тэгэхээр нөгөө лефт ажиллаж байгаа юм шүүгээ буцаад очисон чи зөв-зөвөр ингээд тас 10% байхгүй. Тэгээд хоёлаа юу сонссон юм болоо гэж нөгөө чинь жоо угаасаа айгаадсан мэдтгэл байсан юм шиг л дээ айгаадсан. Тэгэл хоёлаа за урд явъя хоёул наа чи хотлаа нэг. Тэгэл дээшээ гарсан чи яг левтэн зэ 2 давхар гарсан чи 2 давхар дээр зогсоод 3 давхар гарсан чи 3 давхар дээр зогсоод тэгээд бараг 7-8 давхарчлууд байсан. Тэр горилол дээшээ гүйтсэн. Яг ингээд давхар өвдөр ингээд дагаж явсан шүү дээ. Тэгсэн амар тэрийг гинт сая санджлаа. Йоо нэрээ тийм санджсэн шүү дээ. Би ер нь яг одоо юу гэдэг зарим болсон цагаас хойш бүү болсон цаг улаач болсон цагаас хоошоогоо бол нэг айхтар те ингэж ийм айхтар зүйлтэй ингэж тулж байгаа ч гэсэн би ингэ жоохон бахтай амирх тулдаг байсан. Тэр нь жоохон байхад илүү ингэж юм бүр амир мэдрэгддэг ингээд нэг юм нь болохоор Батцөмбөр сум Түмэнгийн Батцөмбөрт нэг жоохон байсан юм аа. Нэг наадан болоод тэгээд нөгөө нэг аавхаас бас нэг манай аавхаас чинь 12-3 км-ийн зайтай тэг морьтой явдаг. Тэр нөгөө сумынхаа төв дээр наадамд орчоод нилээ орой ганцаараа буцаж ирсэн гэрлүүгээ. Тэгэл нөгөө хүүхч айгаал humгаа дахиад явж байгаа шүү. Тэгээд гисэн чинь манай тэнд нэг юунуудын хятадуудын оршуулгууд яг цаана яг цааталт нь би яг төмөр замын яг наадталт нь ингээд дахиад явж. Яг тэр аваар ингээ явж ирсэн чинь миний тэр баруун талд нэг машин таах нар явж ирсэн. Цогмохон голгоол ингээл. Тэгэл тэр ах нарын барааг хараад би чинь нэг арай гайгүй тайвшрал дагаж тахвал тэгээ явж ирсэн чинь нөгөө ах чинь тэгээ би бүр нилээн хайсан юм. Сүлдээ бүр нилээн хайгаад энэ жоохон борооч ороод л. Тэгээ нилээн хайж хагаад ер нь л хүн бараадаад ядаж нэг хардан ч юм уу цааталт нь ингээд яваа. Тэнгээ очисон чинь нөгөө ах нар чинь яг ингээд тулаа очсон чинь хүү чи юу гэдэг надаас ингээ амар цоцсон бохоос хараагүй. Тэгээд тэгснэ үчи чинь тэгснэ нэг хойно суужсэн нэг ах намайг тэр цаана төмөр зам айж дахиад явж байхыг харсан юм шүү. Тэнгүүтээ үчи чинь ард сумдалж ирсэн нөгөө намхан хүнээ яатсан. Хүүхч юм шиг хөө явж ирсэн шүү дээ тэгэхгүй. Тэгэхээр би чи шууд сонсоод би үйлцсэн. Жоох хүүхч чинь дөнгөж 12 3 амар уйлал. Тэгээд тэр үед би нөгөө яагаад яг тэр 69 одоо тэр 69 тааханд явж. Тэгээд тэр 69 нэрлүү яагаад ойрцсон гэсэн чинь миний хараад нэг нуруу хүүт дагаал нэг юм тэрврээд би мэдээж амар айцсан байгаа шүү. Хамаг би ингээд шар босоод. Тэгээд гисэн чинь ингээд нэг юм тэрврээд байгаа ч юм шиг. Нэг юм нуруу наалдаад байгаа ч юм шиг. Тэгээ бүр айгаа тэр ах нар тэр ингээд очиж байгаа. Тэгсэн чинь артчаа ингээд суугаа явчихсан тэр жижигхэн дамхан тийм залуу хайцсан нэг юм оодон улаан дээлтэй. Гээд тэгсэн чинь яг тэр одоо тэр нэг яг дахлагтай уулын тэр хормоод тэр хятадуудын оршуулгыг хийсэн байхгүй юу. Одоо хувргууд гэх юм уу нэг тэр талын хүмүүс байсан байна. Тэгсэн чинь тэр хотоос ирж байгаа ах нар ч юу ч тэрийг мэдэхгүй ш. Тэгсэн чинь яг тэр оодон дээлтэй тийм хятад хувргууд байсан. Тэгээ яг ингээд миний ард сундлаа явсан. Тэгээд яг тэр ах нарыг ингээд хэлэнгүүт би бүр амар шууд яач байх бүр амар үлжсэн. Тэгээд тэрнээс өмнө бас нэг 2 жилийн өмнө лөө бүр жоохон байхад бас ингээд морьтой манай өвөөгийнхаа газрын тийшээ манай нөгөө нэг мал бэлчдэг одоо өхөр явдаг. Яг тийшээ нэг малдаа л явсан юм шиг. Тэгэл малдаа явчаад буцаад явж исэн чи яг доохонд л манай өвөөгийн газар байдаг байхгүй. Тэгээд гисэн чи яг тэр өвөөгийнхаа газраас нь 300-400 метрийн зайтай явж исэн чинь яг нэг өвөөгийн одоо тэр оршуулгын хажуутлын модноос нэг модны хажууд нэг юм хар хүн одоо нэг дээлтэй ч юм шиг хүн зогсож исэн байхгүй. Тэр холоос харсан чинь тэгээ бүр хүн байна даа гэж юуч бодоагүй. Тэгэл нэг явж байгаа л бүр ингээл төхөөцсөн ч юуч байхгүй. Тэгээ ингээд бүр сайн лавлаарсан. Ер нь жоохон зилүүд гонцсон. Тэгээ ингээд харсан чи хинч байхгүй. Тэгээд би амар айсан. Тэгээ би өвөөгөө газар руу харахгүй дээ гээл тэгэл яг хажуугаар нь явж байгаа хармаар санагдал ингээл нэг харсан чинь яг тэр өвөөгийн одоо оршуулганых нь шорооных нь тэр хажуутал яг хажууд мод байдаг байхгүй. Тэгээд тэр модноос манай өвөө маш юм бүтгэн одоо дүрстэй бор оодон дээл өмсдөг байсан. Бор оодон дээлтэйгээ Монгол гутлыг мэдхгүй яг тийм нэг шар Монгол гутал өмссөн. Яг тэр газар руугаа орж ирсэн байхгүй.
Тэнгүүтээ би хараад амар байлаа. Тэгээ шууд ялч очиж байгаа юм. Вирус тэр үед айгаагүй л дээ. Тэнгүүтээ яг өөрийнхөө нэг шорон дээр очисон чинь яг цээж хэсэгтээ миний өрөөсөө харж байгааг тийм юм цагаан амар өндөр ямар ч навчгүй тийм 2-3 цэцэг орчихсон юм. Тэгээ очиод аавд хэлээд тийм гэсэн. Аавд хэлээд тэгээ манай аавын нэг найз нь бас бөө байхгүй. Тэгээд нэг тэр ахаас асуусан юм шиг тэгсэн чинь ингээ хүүхэд чинь бол ер нь бол амар тийм мэдрэмжтэй. Тэгээд ингээд тэр Монгол гутал тэр дээлийг маш тод харуулсан байгаа учраас тэр Монгол гутал дээл нь одоо бохирч юм уу те эсвэл нэг хогон дээр ч юм уу ийм байна. Тэр юм ингээд дээдлээд ингээд аваад ягараа гэсэн чинь яг одоо аавын гэрийн тэр дээдлийнхэн тэр одоо шот муу юм аа л одоо ингэж хураадаг. Тэгсэн чинь бүр ингээд доор нь ингээд хөгцсөн болцсон тийм шар гутал борт дэлнэ байжсан. Тий яг баг багтаа тийм зүйлүүдтэй аюух тулгарч байсан. Тэгээ нэг өвөл бас ингэжсэн манай эмээгийнх чинь 5 бодол байдагс аахгүй нөгөө жоох уулрах талтай. Тэгэл өглөө нэг хичээл ордог. Өвөл хэрс нөгөө 8 харанхуй байдаг штэ. Өглөө. Тэгэл явж байгаад яг манай эмээгийн яг тэнд нэг дүнзэн нэг байшин байдагс. Хашаад айгүй иймгүй. Тэгэл ингээл явхаар л хүний нэг алхаа чинь ганцаархны явж байгаа алхаа чинь нэг мэдэгдэн дээ цаас орж. Нөгөө араас ахаад нэг ингээд хүн ингээл алхаад байгаа мэдэгдээд байхгүй. Хоош эргэж харж чадахгүй. Тэгэл би ч бас ингээл жоохон юу яачаар л ингээд өвдөж хавдаал байдагс аахгүй. Тэгэл ахаал нөгөө бас орой ингээл давтлага ял оройд байгаа. Ахаал ингээл яг тэр мөрөөр ингээ. Тэгээ нэг удаа ингээд хойшоо эргээ харсан ч юу ч байхгүй байсан аахгүй. Тэгээ нөгөө нэг очдог хүнээсээ асуугаад тэгтээ хамгийн сайн яг тэр дүнзэн байшингийн тэнд очихоор л наа ингээд дааддагс аахгүй. Яг араас. Тэгээд ах дээр очижсэн чи угаасаа тэнцээ чи юмтай байна. Яг тэр байшингийнх нэг сүнс ч юм уу одоо тий ямаа орлож исэн тийм хүн байна. Яг чи тэр газараа очиод ганцаархнаа гараад өөрийгөө ингэж тойруулаад хоошоо эргэж харахгүйгээр үсрээд гарчаарай гэлдэг байхгүй. Тэгэл байгаа тийм мэдчихэр хүн чинь бүр ингээд амар айд юм л шүү дээ. Тэгэл за дүрс эрэг гээл яг тэгээ өөрийгөө тойруулаад ингээл гараал тэгээ юу ч хараагүй хоошоо. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө зүрхэлсэн. Амар сонио. Тэр дотор орхиж чинь гэсэн үг юм уу? Тий ер нь бол тийм багталтай. Надаа нэг юм байхгүй. Би нэг соёл урлагийн сургууль жүжигчний анги сурдаг байсан байхгүй. Тэгээ манай анги 113 гэсэн номерт байсан. Яаж ч нөө 13 гэдэг жоохон муу ёрын тоо гэдэг чинь 13-ыг. Тэгээд яг манай ангийнхан манай эсмэ дээд курс мөрсийнхэн бид нэр жоохон тоглодог гэсэн байхгүй. Манай анги юмтай гэдэг тэгэхээр жихнээсээ л юмтай байсан юм байл л. Тэгээ нөгөө нэг сүнс хариу өгдөг. Куб 3 тогшоо одоо ингээл аимшиг юм ярьж байгаа л одоо ингээл сүнс байна уу гэхээр куб 3 тогшдог гэж тэгдэг байхгүй. Тэгэл биднийг айлгалт бид нар хутлаа мутлаа гээл нэг өдөр бид нэр өөрсдөө тоглохоор болоод доотлын курсны дүнргээ оруулж ирэл бөөндөө суугаад гэрлээ унтраагаал кубыг тогшин гээл яг кубгээ тогшиж ирсэн чи бидний хүмүүс 3 тогшдог байхгүй. Тэгэл за нэг нь тогссон байлгүй тэгэл бид нэр ингээл байсан чи дахиад тэнд ингээд бүр ангийн нэг булан дахиад 3 тогшоо заяа. Тэгэхээр бид нар бүр гахаад энэ хэн тоглоод байгаа юм бэ гээл бүгд орилж мөрлөл ангиас бүгд гүү гарчдаг байхгүй. Тэгсэн чинь наа чи хойно манай ингээ нэг тэмүүлгээ байна уу? Наа чи тогшоод байгаа юм шүү. Тэгээ бид нэр за тэгвэл тэмүүлэн тогссон юм ингээ орсон ч тэмүүлэн байгаа. Тэгээ зүгээр яг ингээд 3 тогшдог. Бүр ингээ хариу өгдөг. Тогшингууд цаана тогшдог. Тэн тогшингууд энэ тогшдог. Яа надад тэгээд чамайг аль сургууль төгсдгийг мэдчихэндээ хүмүүс. Манай угаасаа номер гэдэг. Бүгд тэр л надад ер нь амар эвгүйс ингээ хичээл оржингууд ингээл энд тэнд ингээл юм самардаа л энэ. Маад нэг оюутан театр гэдэг хэвгүй. Оюутан театрт хизээч бити ганцаараа ор гэдэг заяа. Орж болохгүй гэдэг. Ингэж ярьж болж байгаа юм байна. Болохгүй л гэдэг зүгээр шүү дээ. Зүг болохгүй. Зүгээр шүү дээ. Зүгээр шүү дээ. Тэгээ угаасаа сүнсхэн бүдрэн бит ээ. Оюутан театрт ингээд ганцаараа оронгууд ингээд төгөлдрөөр тоглоол шүү дээ. Тийм үү? Бүр тийм үү? Тийм. Тэгээд би бол ганцаараа орж байгаад бол нэг удаа сонсчихсан. Хүмүүс дээд курсийнхэн ч гэсэн бүгдээ. Гэтэ би яг тэрийг би ингэж бодоод тийм театрч ч юм уу иймэрхүү газруудад айгүй сүнс байдаг гэдэг тийм. Тэгээ би тэрийг сүнс муу юм гэхээсээ илүү тэр чинь нөгөө ингээд дуулаад, хуурдаад нэг ингээд хүмүүс ер нь урлагийн хүмүүс нэг тийм амар эрчим ялгаруулдаг шүү өөрөөсөө. Тэгэхээр тэр эрчмийн бөөгнөрл юм болов уу гэж бас бодож болох уу? Тийм болно. Нэг тэрийг ингээд нэг юм ингээд амьлуулаад тавьсан ч юм уу тийм. Нөгөөх нь юм урлагт дортой хайртай тийм. Тийм нэг тийм муу юм гэхээс илүү. Түүнээс хүмүүсийг хорлдог бол тийм чинь хорлоо бөөн юм болох байлгүй тийм. Тэгэд чанар ч яваад янз янзын юм болж исэн юм байдгүй ер нь. Чанар бол өрнөгтэй амар эзтэй. Би бол өнөөдөр болон чанарын талаар амар сонсон. Дараагийн дугаар дээр ярьж өгнө.
Тийм чанар чи ер нь бол сайн зүйлж болно, муу зүйлж болно тий. Одоо нөгөө ортогны гаднах амьдрал, дотнох амьдрал гэдэг чинь бол амар тийм лам. Чи нэг тийм амар нэг юм яриад гэж. Ер нь бол яг нэг айхтар давж орж ирээд ч юм уу тий. Ингээл хорлол байд янз бүр болоход байжсэн юм бол яг миний явж ирсэн чанарт бол байгаа. Гэхдээ яг өдөртөө лаачаа ингээд үлээ хийчээд оройдоо амраад яг хоолундаа дайл бүрий болоод тий. Тэгээд нөгөө нэг гортогны хаалган дээр даргалын утаа ч юм уу тий. Ган гарцны утаагаар ингээд улаан харивлаад, суган харивлаад, салтайгаа харивлаад ингээд ордог байхгүй одоо гарсан бол. Тэнгүүтээ нэг орой болохоор би нэг харж ирсэн. Юу гэхээр бүр нэг орой нэг ганцаар гарахаар болоод бүр нэг амар бицс гад. Тэг яг нэг гарах гад тэр чин гэрээсээ гараад тэгээ яг нэг урагшаага ингээл халахаад хаалга руугаа ингээл төхөл юу ч харагдахгүй. Тэгээд тэгсэн чин бүр нэг юм тийм паспортсон юм. Эхлээд минут нэгээд гялс хийсэн байхгүй. Ингээл нэг юм ингээл гялзаал нэг тэр газар. Тэгээ би ингээ бүр сайн ингээд нэг лавж байгаа. Тэг ингээ юу ч харагдахгүй. Тэнгүүтээ зүгээр л нэг юм жоохон одоо нэг хүн ингээд нүдэн анж байгаа ингээд нэг нээхээр нэг бөмбөлөг ингэж янз бүр харагдаж. Яг нэг тиймэрхүү нэг л харагдаж. Тэгээ би бүр нэг тоогоогүй. Тэгээ яг нөгөө ортогныхоо юун дээр очиод хаалган дээр очиод тэгээ гарах гэсэн чинь нэг юм хөлөө юм ингэж ирсэн. Хөл нь ингээд юм нуглаас. Тэнгүүтээ нэг юм бор юм чирсэн. Нэг юм дээлтэй л гэж би тухайд харсан. Тэгээд хөгшин яг ингээд хаалганы ордоор ингээд юм чирсэн над руу хараад зүгээр ингээд уршаа хараад ингээд алхах байсан. Тэгэл шууд дотор солимлоо гээл тэгэл буцаж иргээл явчихсан. Тэрнээс бол яг айхтар бол нэг хүмүүсийн ярьдаг шиг галзуураал ингээл тэгэл тийм бол юм нөхөн болж байгаа. Бид тэр зүйлд бол бид нар маш их сэрэмжлэнтэй. Ингийн бас тэр чинь хамгаалт хүмүүс маш их байгаа тий. Тэр зүйлийг бүгдийг ингээд сэрэмжлэн хамгаална, ойр орчноо одоо аргатан тий өргөл барьц гэдэг зүйлээ байнга өргөн тийм тэгж ажиллах гэж байгаа л да. За ингээд манай нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Тэгээд шашны талаасаа бид нарт бас ирж айгүй гоё сонирхолтой юм болон бид нарт юмыг зарим нэг юмыг тайлбарлаж өгсөн тий. Баярлалаа. Тэгээ яжлалын залуучуудаа бас баярлалаа. Сошиал контентыг айгүй гоё хөгжүүлж байгаа. Тэгээ нийгэмд болж бүтэхгүй байгаа янз янзын юм гоё шүүмжийг тий айгүй хөөрхөн байдлаар гаргадаг яжлал гэд пэйжин тий залуус байгаа. Тэгээд үзэгчдтэй өнөөдрийнхээ дугаарт бас нэг юм хэлэхээр манайх 1-р улирал маань ингээд хаагдж байгаа. Уучлаарай. 3 сар орчим хаагдах юм да. Хамгийн сүүлийн дугаараа хүргэж байна. Тэгээ 9 сараас эхлүүлээд шинэ дугаартаа уулзна. Гэхдээ бидний зураг авалтаар зогсоог байгаа. Үзэгчид маань манад хэрвээ оролцохыг хүсвэл 7 сараас өмнө ч юм уу багтаад биднэрт хандаарай. Биднэрттэй астрал аялал хийдэг, өөрсдөө юм үзэж хардаг, янз янзын өндөр мэдрэмжтэй орохыг хүссэн би нэг юм ярмаар байна гэсэн тийм үзэгчид байх юм бол бид нар нээлттэй байгаа шүү. Манай TV8 пэйж хуудас руу холбогдоод биднэртээ биднэрт болон үзэгчдтэй сонирхолтой юм хуваалцаж болно. За тэгээ өнөөдрийн дугаар маань ингэж өндөрлж байна. Баяртай үзэгчтэй. Баяртай.